За найзууд бид нар энэ хэсгээр хурцлсан маск буюу quick mask гэсэн ойлголтыг үзэх болно. За өмнө хийсэн дасгалыг цааш нь өргөжлүүлье. За өмнөх хичээлдэр бид нар сонголтын функцүүдийг сэлгэн ашиглаж яаж selection буюу сонголт хийж болох вэ гэсэн ойлголтыг үзсэн. Хэрэгслийн панелийн доод хэсэгт quick mask буюу хурцлсан маск гэсэн команд байгаа. Эсвэл компьютерийн товчныг Q хэсгийг товшино. За ингээд эхлээд сонголтын функцийн тасраа зураасууд маань байхгүй болж байна. Хоёрдугаар deselect буюу сонгогдоогүй хэсэг маань ягаан улаан өнгөөр будагдсан байна. Ягаан улаан өнгөөр будагдаагүй хэсэг нь болохоор select хийсэн буюу сонгогдсон хэсэг маань байгааг та нар мэдж байгаа. За одоо нэг команд ажиллуулъя. Windows гэснээс channels гэсэн командыг дуудаж байна. За энд RGB, red, green, blue гэсэн өнгөний сувгуудаас гадна quick mask гэсэн нэг сувг тусдаа үүссэн байна. За ингээд RGB гэсэн сувгийн өмнөх идэвхжүүдгийг авахад зураг маань хар цагаан өнгөтэй болж ирсэн байна. За энд хар өнгөтэй хэсэг маань сонгогдоогүй deselection хэсгүүд байна. Deselect хийсэн хэсгүүд байна. Цагаан дэсгэртэй хэсэг маань болохоор сонгогдсон буюу selection хийсэн хэсгүүд байгаа. За буцаагаад RGB-гээ идэвхжүүлээд харахад бол улаан ягаан өнгөөр будагдсан нь болохоор сонгогдоогүй deselection хийсэн хэсэг байна. За энэ өнгийг өөрчилж болно. Ингэж өөрчлөхийн тулд quick mask гэсэн давхаргын зургийнхын thumbnail дээр 2 удаа товшилт хийхэд quick mask options гэсэн хөвдөг цонх гарч ирсэн байна. За энд color гэсэн хэсэгт бид нар улаан дөрвөлжин дээр 2 удаа товшиход өнгөний маань хэснэгт гарч ирсэн байна. Эндээс бид нар өнгөө сонгож болно. За улаан өнгө маань 50% нэвтрэлттэй байна. За 100 болгоод ог тавчиг товшиход сонгогдоогүй хэсэг маань улаан байна. За буцаагаад quick mask-ийнхаа thumbnail дээр 2 удаа товшоод за өнгөнийхөө хэснэгтийг дуудаж гаргаж ирээд энэ дээр хөхөнгийг авъя. За ингээд цэнхэр хөхөнгийг авахд бол 50% нэвтрэлттэй авахд сонгогдоогүй хэсэг маань цэнхэр хөхөнгөтэй цаана нэвтрэлтэй харагдаж байна. За дахиж өнгөнийхөө хэснэгтийг дуудаад эргүүлээд ягаан улаан өнгөний дэвсгэрийг сонголоо. За бид нар энэ зургийн зүүн хэсэгт зориудаар нэг deselect хийгээгүй сонгогдоогүй хэсгийг орхисон байгаа. За бид нар quick mask горимд B-ийг ашиглаж энэ хэсгийг selection хийх хэсэг болгон хувиргая. Одоо ингийн тулд бид нар B-ийн хэрэгслийг сонгож байна. За brush tool-ыг сонгоод маусны баруун товчийг товшоод эндээс hardness гэсэн утгыг 100%-аар тавьж өгөх ёстой. За тэгээд size буюу хэмжээгээ 100 дээр тавья. 100 пиксел дээр. За ингээд бид нар тэр зориуд орхисон хэсгээ удах бэлэн боллоо. За option командуудыг эндээс бид нар brush presets гэсэн командыг дуудаж байна. За brush presets хөвдөг цонх маань гараад ирэнгүүт тэр spacing гэсэн хэсэгт анхаарлаа хандуулъя. За биерний даралтын одоо үйлчлэл буюу татамжийг энд харуулж байна. За spacing гэдэг дээр 10%-ээр тавиад бид нар цонхоо хаагаад за энд бас өшөө нэг зүйл шалгах ёстой. Энэ маань болохоор foreground нь болохоор хар, background нь болохоор цагаан байна. За тэгэхээр тэр select хийх хэсгээ, зориуд орхисон хэсгээ удаад үзье. Эсэргээр гарч ирж байна. Deselect байдлаар будагдаад байна. За тэгвэл foreground, background хоёрыг өөрчлөх хэрэгтэй болж байна. Өөрчлөе. За бид нар мэдэн тэр хоёр тишээ харсан ном байдалтай сум дээр нэг товшиход foreground, background өнгөд хоорондоо солигдно, switch хийн. За одоо бодоод үзье. Болж байна.
Өөрөөр хэлбэл бид нар энэ ягаан улаан өнгийг будах явцад цаатлын маань дэвсгэр өнгө маань selection болж гарч ирж байна. За RGB суугийнхаа идэвхжүүлгийг аваад зөвхөн юун дээр quick mask дээр бодолт хийж үзье. Яах нь вэ? За энэ тохиолдолд бас foreground background нь солигдсон байна. Эргүүлээд switch буюу сэлгээ өөрөөр хэлбэл foreground-ын цагаанаар сонгоод будаад үзэхэд за одоо бол болж байна. Будагдж байна, сонгогдож байна. За жоохон томруулаад тэр далавчны дээд байгаа хэсгийг бас selection хийж байна. Хэмтэлд мэдээж бэрнийхээ хэмжээг багасгаад за тэгээд илүү байж байгаа тэр хар цэгүүдийг хар өнгөдийг цагаан өнгөөр дарж өгнө. За биерийнхээ багсныхаа хэмжээг томсгоод за ингээд зориудуудээс нь тэр хар хэсгээ удаа явчихно. За RGB-га идэвхжүүлчих болно. За ингээд ерөнхийдөө шууныхаа хэсгийг үлдээгээд бус хэсгүүдийн selection хийлээ. За зургаа томруулаад харахад тэр шууны сүүлийн хэсэг сонгогдоогүй байна. За энийг бид нар дараа нь өөр функц ашиглаж ээж бүр наривчилж яаж сонголт хийхийг үзнэ. За ингээд quick mask товчон дээр нэг туршилт хийхэд channel panel дахь quick mask гэсэн давхарга маань байхгүй болж байна. За буцаагаад товшилт хийвэл quick mask гэсэн давхарга маань бий болж байна. За энэ байдлаар шууд quick mask-ыг үүсгэж болох нэ. За бид нар мэдж байгаа энэ тасархай зураастай хэсэг маань шууны хэсэг маань deselect байгаа, сонгогдоогүй байгаа. Цаад дэвсгэр одоо ногоон шар хэсэг маань сонгогдсон байгаа. За бид нар үүнийг эсрэгээр хийх ёстой. Шуу маань сонгогдох ёстой. Цаадах background хэсэг маань болохоор deselect байх ёстой. За бид нар quick mask горим дээр хийсэн selection хэсгээ хадгалахын тулд за энэ select гэсэн зэснээс save selection гэсэн командыг сонгоод за name гэсэн мөрөн дээр болохоор нэрээ өгөөд хадгалж болно. За бас өөр нэг хялбар аргаар selection хийсэн одоо зүйлээ хадгалж болно. Одоо үзье. За тэр channels гэсэн панелийн доод хэсэгт зургийн аппарат шиг хэлбэртэй тийм тавч дээр нэг товшилт хийхэд шууд сонгосон хэсгээс quick mask давхарга үүсгэж байна. За шууд alpha гэсэн channel үүсгэж байна. За бид нар alpha гэсэн нэрэн дээр хоёр тавшаад за тэгээд шуу гэсэн монголоор бичиж өгч болж байна. За энэ байдлаар quick mask шууд давхарга үүсгэж болох нэ. Quick mask давхаргыг шууд үүсгэж болох нэ. За буцаад хагийн савруу арилгая, устгая. За эсвэл тэр саяын командын тавчийг тавшгаас өмнө alt тавчийг дарангаа нэг тавшилт хийхэд new channel гэсэн хөгдөх цонх гарч ирж байна. За энд name гэсэн мөрөнд нэрээ өгөөд ok тавчийг тавшаад бас quick mask давхаргыг үүсгэж болох нэ. За бид сая хийсэн өөрчлөлтүүдийг хадгалъя. Ингээхийн тулд файл зэснээс save гэсэн командыг дуудахад програм маань Photoshop үйлдвэрлэлтэйгээр ямар нэр өгч хадгалах вэ гэсэн хөгдөг цонх гаргаж ирж байна. Save as гэсэн хөгдөг цонх маань гарч ирсэн байна. Учир нь бид нар JPEG гөрөвдөлттэй файлыг нээгээд өөрчлөлт хийсний дараа Photoshop програм маань өөрчлөлт хийсний дараа болгонд Photoshop форматаар файлыг хадгалах уу гэж асуудаг. За энэ тохиолдолд Alpha Channels гэсэн төрөлжийг төвцнийг анзаараарай. За бид нар өөр форматаар хадгалъя. За өөр форматаар TIFF гэсэн форматаар хадгалахын тулд type гэсэн доор задардаг зэснээс TIFF гэсэн форматыг сонгоод за тэгээд файлынхаа нэрийг өгөөд Alpha Channels итгэцнийг шалгаад ингээд ийм форматаар хадгалж болох нэ. За TIFF өргөдөлтөө файл нь болохоор Alpha Channel-ыг mask-ыг өөртөө агуулсан байдаг. За ингээд нэрээ өгөөд root selection гэсэн нэр өгөөд хадгалчаа дараа нь энэ файлаа TIFF өргөдөлтөй файлаа эргээд дуудаж байна.
За тэгээд route selection гэсэн channel-ыг идэвхжүүлэхийн тулд бид нар select гэсэн зэснээс load selection гэсэн командыг дуудаж одоо selection хийсэн өмнө ямар байсан тэр байдлыг гаргаж ирж болох нэ. За үгээр ингээд энэ хэсгийг дуусгаж байна.